Өдрийн мэнд төргий Олон Сагсмгийн холбооны ээлжид тэмцээн улсын аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнүүдийн нэг Баянгор аймгийн засаг дарганы хамгийн газар Баянгор аймгийн Сагсмгийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд 37 эрэгтэй 16 эмэгтэй өсвөрийн сагсм мөнгөчид өршөлдөж байна. Эрэгтэй багууд бол 12 бүсд хуваагдсан, эмэгтэй багууд 8 бүсд хуваагдсан. 3 дахь өдрийнхөө тоглолтыг хийгээ явж байна. Маргаашнаас хэсгийн тоглолтууд дуусаад хацагтай шатны тоглолтууд эхлэх юм аа. Мэдээж хэрэг Баянгор аймаг зохиогдож байгаа учраас ойрын аймагуд болох Хинти, Зохон гээд холын аймагуд маань энэ удаа оролцож чадж байгаа. Мөн Дархнаас, Эрдэнэтээс багууд ирсэн байгаа, хотоос бас багууд ирсэн байгаа. За өмнөх жилүүдийг бодвол яг бас бидний хүсэн хүлээжсэн гадаад тасалж жуулагч нарын тоо бас нэмэгдсэн байгаа. Мөн хүүхдүүд маань нэлээд хурдтай болсон байна. Нэлээд ачаал даах чадвартай болсон байна. Тэгээд өрсөлдөөн бол нэлээд чанга байгаа. Бүсээс гарахын төлөө тоглолтууд нэг ширүүн болж байна.